Манайх бол эхлээд энэ уул уурхай баяарг болохоор нөгөө гэрээ байгуулъя гэсэн саналыг эхлээд аягүйх тавьж исэн. Тэгээ үүний эсрэг аягүйх бас 1-2 жил эсрэг хандсан л да. Гэрээ байгуулахгүйгээр бид нар амьдрья. Уул уурхайг ажилуулахгүйгээр амьдрмаар байна гэж. За тэгээд тэгж 1 жил гарантай болсны дараагаар ерөөсөө энэ бол хуулийн дагуу байгаа учраас бид нар энийг одоо хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм байна гэсэн тийм хурдалд хүрсэн. За тэгснийхаа дараагаар л одоо гэрээгээ яаж байгуулах вэ? Гэрээ гэж ер нь юу юм бэ? Бид нар хаанаас юу олж бичих яах ёстой ингээл иймэрхүү олон асуудлууд тулгараад тэгсэн чинь баярыг өөрийнхөө нөгөө гэрээнийхээ загвараа авчраа бид нарт өгчихгүй юу? За энэ загварын дагуу ингээд байгуулъя. Гэрээг одоо ойрын хугацаанд байгуулах тусмаа та нарт аюул ашигтай. 1 хоногийн ч болсон өмнө байсан одоо ингээд гэрээгээ үзэглээд авах юм бол эргээд одоо хувь ишиг бүрдэх одоо янз бүрийн асуудал чинь ингээд шийдэгдээд явна гэдэг талаасаа ярьж ирсэн. Тэгээ бид нар ажлын хэсэг гаргаад 13 онд тэр гэрээг байгуулах гэсэн гэрээ рүүгээ ингээд ер нь гэрээ байгуулъя гэсэн тийм хандлага руугаа орсон нь 13 оноос хойш 13 оны 5 сараас хойш гэрээ байгуулъя гэсэн тийм хандлага руугаа орсон байдгийг. Тэгээд нийтдээ болохоор 13 онд манай баг 9 удаа хуралдсан байдгийг багийн иргэдийн нийтийн хурлыг хуралдсан байгаа нь ер нь юу хэлэлцсэн байх вэ гэхээр энэ гэрээг байгуулахгүй юу тусах уу яах вэ гэдэг бүх иргэдээ сонсох байдлаар тэгж хуралдаа. Тэгэл иргэд бол маш олон янзын санал гаргадаг. Тэгэл тэрийг эргүүлж нөгөө имхэл зэгцэлж одоо жигсаалтанд нь уруулаад эренблэх тэгэл тэрийг алийг уруулах уу уруулахгүй юу эсвэл одоо хоёр хүний хэлсэн саналыг нийлүүлээд нэг болох уу яах вэ гэдэг ажлуудыг бол удирдлагууд нь болоо тэр ажлын хэсгийнх нь хийж исэн л да. Тэгэл бид нар чинь ажлын хэсэг гээл тэгэхээр нэг хөдөөний малчтаас 1 2 3 за албаа хаадаг хүмүүсээс оруулъя гээл төрийн албаа агш нараас бас ингээл багийн харьяатай хүмүүсээс аваад ингээд нэг ажлын хэсэг томлоод сум дээрээ сууя гэхээр одоо ямар ч одоо бид нар чи хоорондоо ярилцахаас биш өөр одоо хуулийн зөвлөгөө авах юм боломжгүй мэдлэгээ ингээ арвижуулах боломжгүй байсан учраас аймаг дээр бас 2 удаа ирж энэ хуулийн зөвлөгөө авч ирсэн. Энэ захиргаан дээр одоо хуулийн зөвлөх гэ байдаг шүү дээ. Тийшээ ороод бид нар иймэрхүү асуудлаар явж байна. Бид нарт та нар ингээ хуулийн зөвлөгөө өгөөч гэдэг ингээд 2 3 хүнээс хуулийн зөвлөгөө авч ирсэн. Тэд нар бол бас их бид нарт тусдсан болж ирсэн. Тэгээ гэрээ байгуулах дээр энэ дээр юу тусгагдсан гэхээр зэрэг багтаа байгуулсан хамтаа ажиллагааны гэрээний дагуу 2 аж ахуйн нэгж байгуулагдсан юм манай баг дээр. Тэр нь ямар утга учиртай юм бэ гэхээр нэг нь болохоор зэрэг яг одоо нийгмийн хариуцлагын хүрээнд одоо санхүүжүүлж байгаа тэр нэг 50 сая төгрөг цогтогт өгдөг яриад нь шүү дээ. Тэрийгээ одоо уруулж ирээд иргэдээрээ хэлэлцүүлээд юунд зарцуулах уу яах вэ гэдэг жилийнхаа төлөвлөгөө гаргаад баяарыг руу хүсэлтэд явуулаад тэгээд тэрийгээ хэрэгжүүлэх тийм төрийн бас байгууллага байгуулсан юм. Нэгдүгээр аж ахуй нэгж. За дараагийнх нь болохоор зэрэг бид нар багаараа нөхрөл байгуулсан юм. Тэр нөхрөлөл яах гэж байгуулсан юм бэ гэхээр уурхайтай газар болвол ингээд овсгоотой нэг нь одоо машин техник уруулдаг ч юм уу тийм ээ овсгоотой нэг нь өндөр албан тушаалд ордог ч юм уу ийм байдлаар ингээд дэвшээ явцдаг. Тэгээд бусад зүгээр нэг ингээ малчин иргэдч байдаг юм уу ямар нэгэн ингээд энгийн иргэд нь одоо сул орхигдох тийм магадлал их өндөр ажиглагдсан л да. Тийм учраас бид нар хурлаараа хэлэлцээд юу шийдвэрлсэн бэ гэхээр ерөөсө багийнхаа бүх иргэд багийн бүх одоо тий 0-аас одоо тэр хэдэн настай байдгийн тэр хүртэлх бүх иргэдийг одоо эрэх тэгшил байдлаар энэ хувь хишиг хүртэх байдаг юм тийм ээ ямар нэгэн үйл ажиллагаанд хүрэх хүртлээ бид нар дотроо хагаралдаж хизээж болохгүй маа гэсэн ийм байдлыг бол хурал болгон дээр бид нар ярьдаг байсан. Тэгээд хүмүүс бол дотроо янз бүрийн санаа бодолтой байдгийн байл л дээ тэр нь бол дараа нь бол илэрчил байсан. За тэгээд ингэж яасны үндсэн дээрээс бид нар нөхрөлөл байгуулъя гэж шийдсэн. Нөхрөл байгуулах уу, хоршоо байгуулах уу, компани байгуулах уу гэд янз бүрийн ингээд нөгөө аж ахуйн нэгжийн хэлбэрүүд байж байгаа шүү дээ. Тэднэрийгээ судалж агаад нөхрөл байгуулъя гэж шийдээд багийнхаа бүх өрхийг хамруулсан нөхрөлөл байгуулад тэр нөхрөлөл юу хийх гэж байгаа юм бэ гэхээр нэгэнтээ одоо бидний өвлждөг одоо амьдралаа залгуулдаг тэр өвлжээний бүс нутгийг маань энэ баяарыг авчаад тэнд одоо ингээ үйл ажиллагаа явуулах гэдэг. Тэгвэл тэнд байсан малчид болоод тэнд байсан малчид тэр тухайн өвлжээнээс гарлаа гэхэд нөгөө тэр лицензтэй талбайны гадна талд байгаа малчидаа нөлөөлж амьдрах гэдэг шүү дээ нөгөөдөл чинь. Ингээд нөгөөдөл нь дамаа ингээд нөлөөнд өртөж байгаа учраас багаараа энэ байдлыг одоо нэг эрэх тэгш хүртэх байдлын хэмжээнд хүрье гэсэн ийм шийдэл түрээд ингээд нөхрөл байгуулад нөхрөл маань баяр компанитайгаа ярилцж хагаад тусна гүйцэтгэгч одоо өөрөг гүйцэтгэж байгаа гэсэн үг манай нөхрөл.
Тэгэхээр юу хийж ийн гэхээр 8 төрлийн машины тийм үйлчлэгээ үзүүлээд үйлчлэгээнийхээ хөлсөө бид нар нөхөрлийнхөө одоо дансаараа шилжүүлж аваад тэндээ болохоор зэрэг ажиллаж байгаа ажилчдынхаа цалингаа тавина, нөөтийнхаа татвараа төлнө, аж ахуйн нэгжийнхаа татвараа төлнө, ажиллаж байгаа хүмүүсийнхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө. Ингээд бүх тэр зарлагуудаа хасаад илүү гарч байгаа тэр ашгаа одоо нөхөрлийнхөө гишүүдтэй эрэг тэгш хуваарлаа гэсэн үг. Тийм учраас одоо манай баг ив нэгдэлтэй бас байдаг байх гэж боддгийг. Тийм өрхөөрөө явж байгаа. Одоо багийнхаа өрх бүрээрээ өрхөөрөө ингээд нөхөрлөө гишүүнчлээд байгуулсан байхгүй юу? 165 гишүүнтэй гэж явдгийг одоо улсын бүртгэл дээрээ. Тэгж жагаад өрхийнхөө хэмжээндээ ингэж хувааж исэн. Тэгэхээр дараа нь сая 17 онд энэндээ өөрчлөлт оруулсан. Яагаад өөрчлөлт оруулсан гэхээр зэрэг өрхийн ам бүл бол харьцангуй байна. Нэг ам бүлтэй өргөч мөн одоо хувь шиг энэ сар дээр 300 хуваарлаж байгаа бол 300 авж гин, 10 ам бүлтэй айлчил 300 авж гин. Тэгэхээр тэрний нөгөө хувь хүнийх нь эрэг тэгш байдал алдагдаад байна гэж үзээд 17 онд нөгөө юунда дотоодынхаа тэр юунда нэмэлт өөрчлөлт оруулаад энийг одоо нөгөө хүн амынхаа тоондоо хуваарлаж оруулъя гэдэг. Тэгэхээр нэг хүндээ хэд оногдчих, нэг ам бүлтэй айл тэрийгэл авна, 10 ам бүлтэй айл тэрүүгээрээ үржээл авна, 5 ам бүлтэй айл одоо ам бүлийнхаа таваар үржээд хувьшиг өгч байгаа гэсэн. 165 гишүүн чи одоо багийн нийт өрх болж байгаа юм. Тий, өрхийн тоо гэсэн. Нийт өрхийн тоо. Тий. Үлжээг алдсан тэр лицензтэй талбайд байгаа айлууд гээд бас яриад байна шүү дээ. Эднэрийн хувьд бол бас нөгөө нөлөөлөлд өртөж байгаа айлууд гэдэг утгаараа Баяр компани бол тодорхой хэмжээний гэрээ байгуулад тэр нөхөө олгор олгох барих тиймэрхүү арга хэмжээг бол бас хувьтай нь уулзаж авсан байна. Тий. Манайх 4 хоо ажилдیں۔ Баярт. Тэр нөгөө ачаа тээврийг хийж байгаа гэсэн үг байхгүй. Одоо нөгөө хөдөр мөдөр зөөх дотоод ажлыг хийж байгаа. Тэгээ 2 бонго, 2 автобус нь болохоор нөгөө хүн амтны зөөх барих тэр ажлыг хийдэг. Бонго нь болохоор нөгөө дотоод хэрэгцээнд нь зориулдаг. Эднийхээс нөгөө танад ямар машин тэр хэрэгцээтэй байна? Тэрийг бид нар ингээд нийлүүлэе гэсэн утгаараа. Тэгээ бид нар нөгөө тухайн 8 машиныг авах зардал мөнгө байхгүй байсан учраас Баярыг авчиг. Тэгээ манайх лизинг байдлаар төлөе гэсэн ийм санал тавьж. Тэгж тохиролцож авсан байгаа. Тэгээ манайх эхлээд нөгөө нэхэмжлэгээ яаж одоо 30 хоног ажиллалаа гэд нэхэмжлэгээ эднийд өгөхөөр тэрнээсээ бид нар хамгийн эхлээд нөгөө лизингээ түрээсээ төлнө. Түрээсээ төлсөн мөнгнөөсөө нөөтөө төлнө. Тэгээд нөөтөө төлсөн мөнгнөөсөө ажилтныхаа цалин тавина. Тэгээд нийгмийн даатгалынхаа шимтгэлээ төлөөд аж ахуйн нэгжийнхээ орлогын албан татвараа төлөөд тэгээд одоо илүү гарсан мөнгөө гишүүдтэй хуваарлдаг. Тэндээсээ бас эрсдлийн сан гэдэг одоо нэг гишүүнд хуваарлаж байгаа мөнгнөөсөө нэг 2-3% суудгаж авч эрсдлийн сан бүрдүүлдэг. Тэгээд тэр нь болохоор яг нэг машин тэрэг эвдэрсэн барьсан ч гэдэг юм уу те. Тэгээд тулгамдсан тухайн үед одоо шууд ингээд зардал гаргахаар тиймэрхүү ажил гарсан тохиолдолд тэрийгээ зарцуулдаг.